Z компани одоо нэрэмжит одоо өсвөрийн авраг шалгаруулах тэмцээн маань 2 дахь жилдээ зохион байгуулагдсан. За энэхүү тэмцээн нь бол одоо Монгол Улсын авраг, цэлмэг гээд эгч дүү хоёрын нэрэмжит босон ноён шатрын клуб гэ хамтран амар нэртэйгээр ингээд 3 өдрийн турш зохион байгууллаа. За энэхүү тэмцээнд бол өсвөрийн 607 тамирчин 5 нас 10 ангиллаар бол өршөлдөж шилдэгүүдээ шалгаруулсан. За энэ жилийн улсын аваргаас медаль хүртсэн 42 хүүхдээс 32 нь оролцсон гэхээр энэ бол улсын аваргын дайтай одоо чансаа өндөртэй тэмцээн болсон. Эхчүүдийг бас одоо байрлуулах юм танхим бэлдсэн эндээ бас ингээд эцэгчүүд нь хүүхдүүдэд хүлээгээд байж исэн. За маш сайн зохион байгуулалттай тэмцээн боллоо гэж дүгнэж байгаа. За та бүхэн одоо тоглолт болсон заалыг харж байна. За энэ зааланд бол 600 хүүхэд ингээд зэрэг тоглосон. За манай охины хувьд болохоор 9 тоглоод 3 хожоод 1 тэмцээн 3.5 оноотой тэмцээний өндөрлүүлсэн. За улсын чанартай энэ том тэмцээнд оролцоод ингэж тоглоно гэдэг бол маш сайн үзүүлэлт үзүүллээ гэж бодож байна. Төв дэлхийн улсын аваргуудтай, медальтнуудтай бас тоглож маш их мэдлэг, туршлага хоримтлуулсан тэмцээн болж өндөрлөлөө. Сүүр Z компанийнхаа хамт олонд бас баярлж талархснаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсье өрөөё.